асуулт. Улсын хурлаас байгуулагдсан хянан шалгах төр хороо бүтэн 6 сар ажилласны эцэст та бүхний улс даяар нээлттэй сонсгол явуулсныг хүчинд бид юу мэдэж авсан бэ гэвэл энэ гэрээ Монгол улсын эрх ашигт илт хохиролтой үндэсний эрх ашигынхаа эсрэг улсын хурлын удаа дараагийн тогтоолыг үл биелүүлсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгсээгүй ийм гэрээ байгуулсан юм байна гэдгийг бид мэдэж авсан. За 2010-аас 2037 хүртэл зээлийнхээ хүнд Rio Tinto 31.2 тэрбум долларыг авна. Харин Монгол улс баялгаа өгөөд 34% эзэмшиж байгаа хэрнээ 20 тэрбум долларын өрөнд орчихсон ийм гэрээ. Дээрээс нь борлуулалтын орлого нь Монголын банкудаар дамжидаггүй. Тийм учраас бид нар борлуулалтын орлогод хяналт тавих ямар ч боломжгүй. Ийм гэрээ байгуулсныг та бүхэн илчилж Монголын ард түмний Монгол улсын их хурл засгийн газрын мэд хэрхийг бүрэн хангаж өглөө. За тийм учраас энэ гэрээг байгуулж улсынхаа эсрэг ажилласан нөхдүүдэд бид хариуцлага тооцох ёстой. За бид нар хүүгээ буулгах, сорчлон олборлтыг болиулах хилцээрийг бол засгийн газар одоо хийгээд явчих бах. За харин Монгол улсад илт хохиролтой, урьдчилан тохиролцсон Монгол улсын эдийн засгийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Гадаадын байгууллага төрийн нууцыг задлсан. Гадаадын байгууллагатай хамтран ажилласан гэмтэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүүд бид нар хариуцлага тооцох ёстой. Төр ард түмний хохирлыг Монгол улсын ерөнхий прокурор нэхэмжлэх үүрэгтэй. За шудраг хуулийн ёсоор тангараг өргөсөн тагнуулын ерөнхий газар, улсын ерөнхий прокурор, авилгатай тэмцэх газар үүнийг ухамсарлаж энэ тогтоолын дагуу зөвлөсний дагуу ажиллаа бас хийж буцааж нийт ард түмэнд тайлгнах ёстой. За ингээд улсын хурлаас байгуулагдсан хянан шалгах төр хороо Батнайрамдал дарагтай Болормаа, Цүлбхаар, Батэрдэн, Баярбаатар, Жаргалан, Бямбсүрэн, Шижир, Ганзорг. За үүний дээрээс хамтран ажилласан бүх шинжээчд төрийн албаныхан та бүхэнд баяр хүргэе. Та бүхний энэ тогтоолт өнөөдөр хариуцлага тооцохыг оруулсан байна. Дээрээс нь Монголын банкар явдаггүй оюутлогоо борлуулалтын тэр гүйлгээг Монголын банк, Төв банк, Монголын арилжааны банкудаар дамжуулах зөвлөмж тогтоол тусгаж өгж байгаа нь энэ бол түүхэн гавья. Энийг Монголын төр 2 парламент дараалан чаддаггүй байсан. Та бүхнийг маш их доромжллоо, маш их гүтгэлээ, маш их дарамтлалаа. Бид нар харж ирсэн. Гэхдээ та бүхний өнөөдөр Монголын ард түмний өмнө, Монголын төрийн өмнө байгуулж байгаа энэ гавьяаг үнэлэх цаг ирнэ. Айх хэрэггүй. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.